Зохиолч Алдан гэрлийн амар сайхан чихээрээ өгүүлэг. Мөнхтөл тэвхийсэн бор болж арай л амжаагүй ч амьсгаа задарч алхаа цэгцэрчгээд цэргээс халагдлаа. Алба хаасан гэж сүр бадруулж айлын нохоо шуугуулж хэний айраг исчвэ хэний охин өсчвэ гэж давхисангүй. Битүүхэн хардаг охин ануужин анагаахын дээдийн дэгжин оюутан болоод намайг хизээч тоохгүй болсон гэх гутрал цээж зурж атаршсан хэдэн үрээтэйг ноцолдож адууга харсан нэртэй баян ааргаар давхиж гуньгаа үргэн хоног хугацааг илээдэг нэгэн болов. Дүгрийн сүндэр мөнч сайхан бүсгүй болжээ гэх үг гэрт орох бүрт чихдэлсэн. Ээжийн ийхүү хэлэхэд аав нь үлгэж аваад эднийх удам сайтай айл ажилтай анхаатай олонтой сайн хүмүүс гэдл цааш магтаал хөврүүлнэ. Эцэлэг гэж тэр сүндрийг очиж харахсан гэх бодол мөнхтөлийн дотрыг гжигддэг болчихлоо. Нуужинг дагуулахгүй хөөрхөн бүсгүй болчихсон ч юм билүү гэж санснаа өөрийгөө шоолон хөхинээд хүрнэ. Учир нь сүндэр бол түүнээс 2 дүү ангийн хэний ч нүдэнд тусдаггүй чимээгүй борхон байсан юм. Бүл муутай гэж дуудуулсан нагцын даа хэд хонж адуу малын ажлын эмхэлж өгөхөөр ирсэн мөнхтөл өнөөх даруухан бор сүндэртэйгээ муруугийн худаг дээр тааралдаад эмнэг хээр үрээнээсээ унчих шахан зог туслаа. Би хаан тэгширч үс зүсэн засраад хэний ч нүдэнд тусгаар хүүхэн болчихсон нь гайхмаар. Бүсгүй ч түүнтэй харц мөргөлдмөгц догдолж ичээд нэг л өөр. Савтай ус ганцгалахт нь хамжих гээд ойртсон биш сүндрээс халуу дүүгэх шиг оргиж ёр бусын сонихон мэдрэмжид автлаа. 2 дугуйтаа эвлэгхэн жолоодон холдох нь содон зохицол тэнгэрийн гэмээр гоо үзэсгэлэн харагдсныг яана. Нагцын хідэн эмнэг үрээг унаашруулах далмаар мөнхтөл ханангийн бор толгод дундуур нааш цааш нь хатруулж хойно хариулж яваа сүндэртэй санаандгүй таарсан болж малчин хүний өдөр тутмын яриа бороо чийг өвс ногоо мэдхнийг хуучлах зуурт догдлолд автан дэн дун болно. Бүсгүй ч мөн адил. Мөнхтөлийг харахаараа ичээдл улзаадл хормой хотоо хумж жимбийлгэн хөөхөн бие улмал тодотхоод буйгаа мэдэхгүй. Газраас тасраад сансарт жингүүч шиг л болно. Жавхайтл бүсэлсэн хөгторгон дээлийн цаанаас гуайлаг нарийнхан бэлхүүс чирэг өсгөлүүн бялдран төрж орин ирэхгүй хараа булааж сэтгэл зүрхийг огсолзуулна. Баатрын одхон хүү дүгрийн охинтой суух хэмгэн хэмэх яриа баян хайрхан алтан гац 2 багийг дамнан тарж сумын төвийн хинч ам дамжуулан хуучилж хүүгийн эцэг шинээр төхөөрч эхэллээ. Сүндрийг сэрүүн толгойгоос урагш хонио эргүүлж явахт нь мөнхтөл тосч уулзаад 70 төрөний говийн цэнхэр зэрглээг ширтэн хараа ариусч амраг жаахан түүнийхээ ярианд сэтгэл гэгэлцэн суулаа. Анх аав ээж 2 минь Баатрын мөнхтөл цэргээс халагдаад тэвхийсэн сайхан ир болоод иржээ гэдэл ярихт нь чамайг Чингисийн Баатар шиг л ханхар болсон гэж төсөөлж намайг тоохгүй дээ гэхээс гутардаг байж билээ гэд хөөх мишээхтэн мөнхtöлийн гол зураад явчихлаа. Дүгрийн сүндэр мөнч сайхан бүсгүй болжээ гэх ээж аав хоёрын амны уншлага чихэнд сонсогдох шиг болсноос тэр намайг хүүхэд шиг л хуурчиж энэ үнэг ч бас хэрэгээр дурлуулчих.
Ооч Баатар Сортон дүгэр хоёр үгсэн хувилдсан байжээ гэж бодхоос уур хурч сүндэр дунд сургуулийн үе шигээ нурмайсан бор охин хэвээрээ харагдав. Мөнхтөл таг дуугүй сууж байснаа ухсхийн мордож байдаг хурдаараа давхиж бараг л хагас өртөө довтлогож морио битүү хөлөрсний дараа л амын татан гэлтэрлээ. Залуу тэр чигтээ алга болж хот руу ирээд барилгачин болчихлоо. Айлын отхон хүү голомтоон сахитыг эртний ёсыг бодсон ч толгойтой бүхэн хот руу дайжиж нутаг оронч нь эзгүрч буйг бодсон ч гэж тарих угаасаар гайгүй сурлагатай түүнийг сургууль соёлгүй үлдээж ангийн хөөхөн ануужингаас үрд холдуулсан аавда адарч байгаа нь энэ. Гэвч түүнд ануужин биш сүндрэл бодогдоод байх нь тамтай. Тамтай гэсний учир юу гэвээс Ооч Баатрын сонгосон хормоогоо чирсэн бор охиныг мартъя гэж хүчилж байгаач хоромч мартаж чадахгүй дэгэлзэж суугаа. Туслах хийж амтай болгон зарагдаж яхитлаа зүтгсэн ч барилга цалингаа өгөхгүй морж орох орончгүй ойж аягчгүй яахыг бүү мэд шаналж суутал аав нь оож сахлаа имэрсээр түүнийг олоод ирлээ. Сүндрийн сайхан бүсгүй болсон ч үнэн, дүгрийн сайн удамтай ч үнэн, эднийхний ажилдаа инхатай ч үнэн, чамайг хуурсан хүн байхгүй шүү гэж нухацтай хэлэхэд нь мөнхтөлд мэлцэх үг олдсонгүй. Нутагтаа ирээд сүндрэл үгийн яарч догдлон очтол хот руугаа яв холд гэж хөөж туугаад учиргүй гомдолтой угтсан. Мөнхтөлийн том хүү санчир цэргээс халагдаж тавхийсэн бор залуу болоод ирвэ. Үдэш бүрл сүндэр цавын худгийн санжгвайн туяа цэцэг мөнч сайхан бүсгүй болжээ гэд сэжвэр гаргахад мөнхтөл өлгөж яваад удам судар сайтай ажилсаг гэдл магтаал хөврөөн. Цус хол удам сайтай жил ус тохирох энэ бүсгүйн эцэг эхтэн тохиролцоод чихээр нь дурлуулах нууц ажиллагааг хоёр талдаа эхлүүлж буй хэрэгэв. Дараа нь хоёр хүүхдээ тааралдуулахын тулд хүйсийн говь цавын худаг тийш ногоо хөөх нэрээр нүүхээр зэхэж суугаа. Үр удмаа тохирох хүнтэй нь инхүү учруулдаг ардын ухаан ялдчгүй зүйтэй гэдгийг хоёр талаас ярилцаж үгссэн нь энэ. Зохиолч Алтан гэрлийн амар сайхан уншсан Эрхэнбаярын Батторж.